За хэдүүлээ тэгээд ярилцаад явъя. Тэгээд бас нэлээд нарийн юмнууд байгаа. Тэгээд дагаж нэлээд олон хуульд өөрчлөлт оруулах юм шиг байна. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ энэ хуулийг нэг тийм бас лозунгийн шин чанартай биш ядахнаа нэг салбарт нэг тодорхой үр дүн ахиц гарсан ийм хууль болоод батлагдчихвол бас бидний энэ хуулийг баталж байгаагийн нэг одоо үр дүн гарах хаа гэж бодож байна. Монгол улсад энэ одоо малчтын залуу халаа гэдэг бол аюулын харанг дэлдсэн байгаа шүү. Энийг хэдүүлээ тэр малчны хуульд байгаа гэдээ ингээд орхичлгүй. Шаардлагатай бол дагуулад малчны хуульд нь өөрчлөлт оруулалт юм уу нэг газар оруулж өгмөр байгаа. За энэ юун дээр газар тариалангийн салбар дээр ихэд энэ жил одоо ийм эрсдэл нөхцөл үүссэн шүү дээ. Одоо нөгөө мэдэн тариаланч төрхий ургацаа алдчихсан, зээлтэй, зээлийн хүүтэй ийм зүйл дээр яг өндөр гэдэг ч юм иймэрхүү нэг ийм тодорхой үр дүн гарах одоо заалтуудаа нэмээд